татврын дарамт ачаал их байгааг л ойлгож байна. Тэгээ энэ бол одоо 100 мянган иргэний одоо дуу хоолой баггүй юу? Энд чинь 6 хоногийн дотор за хэрвээ 30 хоногийн дотор гарын үсэг зурулсан бол энэ бараг 500 мянга болох байсан юм. 6 хоног дотор 100 мянга болонгууд нь хаацсан баггүй тэр ди парламентыг. Хэрвээ тэр нь үргэлжилсэн бол бараг 500 мянга буюу цалин авж байгаа дундаж давхаргын маань одоо тал хувь нь энийг дэмжих байсан юм аа. Тэгээ тун харамсалтай нэг хүний саналаар унлаа. За ер нь бол эдийн засаг өсчээж ядуурлаас амжиж байна. Энэ бол ерөөсөө эдийн засгийн онол. За би нэг чухал зүйлийг хэлмээр байна. Энэ судалгаа байна л да. Судалгаа жишээлбэл Америкийн нэгдсэн улсын энэ хувь хүний орлогын албан татвартай холбоотой энэ 1973-аас 2000 орчим оны хооронд энэ хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтөөр хийсэн судалгаагаар юу гэж гарсан бэ гэвэл хувь хүний орлогын албан татварын өөрчлөлт дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уруу хамааралтай гэж байгаа байхгүй юу. Тэгээд 1%-аар хувь хүний орлогын албан татвар буурахад 1.4-өөс 1.7%-аар хоёр улирлын дотор дотоодын нийт бүтээгдэхүүн өсдөг ийм судалгаа гарсан байна. Тэгэхээр энийг бол бас сайн хэлж амжсангүй л дээ. Тэгээд тун харамсалтай байна. Ер нь бол шүү дээ энэ нэг 9% буюу 2 гаруй ихний төгрөгийг энэ ажил хийж цалин авч татвар төлж байгаа иргэдтэй өөрсдөд нь карманд нь үлдээгээд байгаа. Тэгэхээр энэ кармандаа үлдээсэн энэ мөнгийг төр дөх юм бол энэ мөнгө яах вэ? Элсэнд ус асгасантай адилхан алга болчихдог байхгүй юу? Мөн одоо гол руу чулуу шийдсэнтэй адилхан ингээ алга болчихдог байхгүй юу? Хэрвээ энэ мөнгө иргэдэд өөрт нь үлдэвэл те энэ 2 гаруй ихнээд үлдэвэл яах вэ? Эдгээр чинь одоо бүр үсээ засуулж чадахгүй болж байна гэж шүү дээ. Сардаа нэг удаа засуулдаг байсан бол бараг одоо 2 сардаа нэг болж ин гэж байна. За хүүхдтэй дэлгүүрт дагуулж ороод нэг удаа чихэр авч өгдөг байсан бол байхгүй болж ин гэдэг. Энд чинь үнэхээр иргэдийн бодит орлогод жоохон ч гэсэн нэмэртэй ийм хуулийн төсөл байхгүй юу. Тэгэхээр энийг бол одоо дэмжихгүй байх гэдэг чинь иргэдийнхаа дуу хоолойг сонсохгүй л гэсэн. Үнэхээр энэ татврын ачааллын манай энэ улс төрчид улс хурлын гишүүд мэдрэхгүй байгаа юм байна. Эднэрт энэ одоо бодит орлогын зовлон алгалдаа улсын хурлын гишүүдэд татврын байгууллагаас гаргаж байгаа мэдээлэл болон таны танилцуулж байгаа мэдээлэл хоорондоо бас зөрүүтэй байна гэдэг юм яриа бол сая сүлд өрнөлөө шүү дээ тий. Энэ юу ямар ч. Энэ одоо ёстой мэдгүй. Би бол одоо энэ үндэсний статистикийн газрын тохиомлоос авж байгаа. Минийх бол маш найдвартай. Одоо жишээлбэл 945 мянган иргэн те одоо цалингаасаа татвар төлж байна. Тэгээд тэр цалингийн орлого нь хувь хүний орлогын албан татврын 81%-ийг бүрдүүлж байна гэдэг чинь цагаан дээр хараар бичсэн байгаа юм. Тэр бүхэл нэг ноцтой тоо байна. Жилийн одоо орлого нь 120 саяас дээш төгрөгийн цалинтай иргэд ерөөсөө 6000 орчим давхарцсан тоогоор хийж байгаа. 120-оос 180 хооронд бол 3000 орчим. 180-аас дээш цалинтай иргэдийн тоо бол 3000 орчим. Ингээд 6000 орчим. Гэхдээ энэ чинь давхарцсан тоо гэж байгаа юм. Тэгэхээр ерөөсөө нэг Монгол улсад нэг 120-оос дээш те одоо цалинтай хүн бол ерөөсөө нэг 3-4 мянга ч юм уу яах нь шүү дээ. Энэ магадгүй нөгөө эрхэш том компани захирлууд байдаг бах те манай одоо урдаа барьдаг инженерүүд байдаг бах уурхайн те одоо ийм л хүмүүс буюу ердөө нэг хэдхэн мянган хүн л ийм цалин авд юм байна. Бусдууд нь бүхэлдээ дундаж цалин нь бол 2 саяас доош. Тэгэхээр энэ иргэдийнхаа дуу хоолойг одоо сонсохгүй байх гэдэг бол харамсалтай. Нэг хүний саналаар бас. Тэгтээ яг энэ бол одоо чуулганаар хилцсэн. Дөрөвдүгийн чуулганаар. Тэгэхээр энэ 4 өдрийн чуулганд бол манай одоо улсын хурлын гишүүд бас энэ одоо татврын дарамтанд үнэхээр сөхөрч байгаа энэ одоо олон нийтийнхаа дуу хоолойг сонсох байх гэж бодож байна. Сонсоод энэ хуулийг ямар ч үсэ хилцэх байх гэж бодож байна. Тэгээд төсөвт учрах дарамт бол ерөөсөө энэ бол дарамт биш. Тэгээд төсөв өөрөө зарлагаа сайн хэмнэх хэрэгтэй. Дараа ингээд цөөлөх нөгөө л одоо хилдэг юм аа дахиж хэлмээр байна. Үнэхээр өнөөдөр бол иргэд чи сөхөрлөө. Үнэхээр энэ татврын дарамт бараг 40-50% татвар төлж шít авсан цалингаасаа. Одоо энэ нүүдийн буцаа олголтыг дахиад хойшлуулна гэх юм. Таны одоо бас хуулийн гэдэг дэмжигдсэн үү? Гэх мэтчлэн татвар бууруулна гэжсэн боловч яг татвар бууруулах агуулгатай хуулиудаа хойшлуулах ч юм уу одоо эсвэл одоо хилцэхгүй гэдэг ч юм уу те дэмжихгүй ийм одоо байр суурь ажиглагдаж шít. Энэ дэр та. Энэ бол яг ерөнхийдөө иргэд бүсээ улам чангал гисэн л дохио. Тэгээ иргэдийн одоо тасархаж байгаа бүсийг одоо бараг
тасартал нь ингэж татвараа дарамтлж штэ. Иннээсээ болохгүй гэсэн ийм л тохио штэ. Энэ бүх хөнгөл чөлөөлтүүдийг идлүүлэхгүй хойшлуулна гэж байна. Энэ хувийн орлогын албаны татварыг 1% болгохыг дэмжихгүй байх юм бол энэ бол одоо бүсчийн тасаргээ гэсэн ийм л одоо санаа. Эсрэг талдаа бол төсвийн зардал бол ерөөсөө жил болгон хэдийн их найдаар нэмэгдэж байгаа штэ. Тэгээ саяхан буюу 23 онд 22-ын их найдын төсөвтэй байсан улс шүү дээ. Ердөө саяхан 2-3 жилийн өмнө 22 их найдыг улс зарж исэн. Улс гэдэг чинь тийм. Гэтэл одоо бол энэ ерөөсө 33 4 их найд болцсон. 10 гаруй их найдаар хэдхэн жилийн дотор 2-3 жилийн дотор нэмэгдсэн байна. Гэтэл иргэдийн бодит орлого бол ерөөсөө тийм төдий чинээ нэмэгдээг байхгүй юу? Бараг 50% нэмэгдсэн явж штэ улсын төсөв буюу энэ улс төрчдийн зарцуулдаг энэ зардал 22 байснаа 33 болно гэдэг чинь бараг 50% нэмэгдсэн биш. Гэтэл өнөөдөр одоо иргэдийн бодит орлого бол юу 50% байтугай те инфляцтайгаа нийлэх юм бол ерөөсөө огт нэмэгдээгүй уламжлалт орж харамсалтай.